мөнгө төгрөг явж байгаа бүх газар хулгай нь үргэлжсэн байна. Удахгүй энэ Монгол улс Азийн Зимбабwe гэдэг нэр авахар хэмжээнд очсон биш. Энэ Эрдэнэт Монголыг тойрсон нийтдээ 25 компани байна. Багнуур, Эрдэнэт, одоо Эрдэнэс 5 толгоос эхлүүлээд Эрдэнэс Silver гэдэг одоо. Энэ бүх компаниудын чинь үр ашиг тооцоход энэ ард түмний 3 сая ард түмний чинь бол өлхөн хинийч харахгүй амьдрах боломж биш шүү дээ бид нарт. Би энэ ашигт малтмалтай холбоотой юмыг сүүлийн үед нэлээд судалж үзлээ. Нийтдээ Монгол улсын хэмжээнд 1148 ашиглалтын лиценз байна. 3 сая 400 мянган хүнд хуваахад наадах чинь 2800 хүн тутам нэг лиценз ашиглаж уул уурхай ашиглаж байгаа байхгүй. Энэ бол баггүй хэмжээний ашиг болж байгаа. Бүр баггүй хэмжээний. Энэ алт зэс, жонш, төмөр одоо юу вэ? Энэ бүгдийг татвар болоод бусад хэлбэрээр орж ирж байгаа энэ ашиг орлогууд яг хаагур яваад байна. Энэ 1072 хувьцаа гэж өнөөдөр зөвхөн Эрдэнэс 5 толгой тойрч бид нар энийг гимэрэг байна. Энэ хувьцааны ашигыг яаралтай өгөх хэрэгтэй. Өгөхдөө нэг бүр том зургаар нь тооцож хийх юм боломж биднэрт байгаа үстэй. Тэгээ энэ тогтоол дээр чин зэрэг гişүнээ ийм утгагүй юм бүртэл бас хийгээ оруулаад ирэх. Энэ аптек гэрээг цааш нь өргөжлүүлэх хэсгийг судалж шийдгээд аудит оруулсны үндсэн дээр $119 өртөгтэй имийг $60 зарсныг цааш нь яах гэж өргөжлүүлэх гээд байгаа юм байна. Энэ хинт хэрэгтэй дахиад аптекерийг өргөжлүүлж ингэж дахиад хулгайг нь өргөжлүүлэх гээд дэмжих гээд байгаа юм. Энийг зогсоол доо. $119 зарагч байгаа нүүрсийг $60 гэрээ байгуулад ингэж дундаас нь зовчулж байгаа имийг одоо яах юм бэ? Тэгээ одоо наа чи аудитын дүгнэлт гарч ирэх юм байна. Энийг цааш нь өргөжлүүлэх зөв юм байна гэдэг. Тэгээ энэ нүүрсний хулгай тойрсон энэ бүлэглэлүүд чи энэ дээр чи ажиллаж байгаа шүү дээ. Энэ өгүүлбэр хаанаас орж ирсэн юм? Энийг ерөнхий сонсголыг бүтнээр нь үтсэн. Цуг байсан, дотор нь суусан. Энэ дотор энэ аудитын дүгнэлт гаргаад цааш нь өргөжлүүлэе гэж ерөөсөө нэг ч хүн тийм ярьж байгаагүй. Энийг аваалаа. Энэ 1072 хувьцаатай холбоотой ард иргэдэд 40 хүртэлх хувийг мөнгөжүүлэх, нэг өргөд ойролцоогоор нэг хүнд ойролцоогоор 2 сая орчим төгрөгийн ногдол ашиг өгөх боломж бидний зөвхөн өнөөдөр байгаа Эрдэнэс 5 толгой дээр бол байгаа юм бэл. Зөвхөн орлого дээр нь тооцоход. Энийг бүр том хэмжээнд нөгөё л доо. Одоо энэ Эрдэнэс Монголыг тойрсон энэ 16, 24, 25 том компани дээр байгаа энэ бүх ногдол ашиг юмнуудын тооцож энэ баялагын хуваарлтын ард түмэнд нь яг үгүй гэж байгаа бол яг шин сэтгэл биднэрт байгаа бол энийг яг тэр хэлбэрээр нь хийе л да. Энэ тооцоо судалгаа хийгээд хийхэд бол одоо удаадах юм байхгүй санагдах юм. Мэдээ зарим аж ахуйн нэгжүүд нь ашигтай байгаа, зарим нь алдагдaltaй байгаа. Алдагдaltaй байгаа. Одоо тэгээ бид нэг хууль руу юм чихтгэе бол